Ер нь амьдралын миний одоо үзэл гэх юм уу, сэтгэлгээ гэх юм уу, тэр нь өвөөгөөс их олон юм авсан. Тэгээд тэр хүн над ийм 3 юм цагтдаг байсан. Одоо хүртэл би тэр юм үрдэж байгаа. За миний хүн. Мөрийтэй тоглоом битгий тоглоорой. Нэгт мөрийтэй тоглоом тоглоход хүн хамаг азаан тавиад туучдаг. Хүний амьдралд чинь аз гэж аягүй чухал юм байх юм аа. Баян байсан одоо мөнгөтэй байсан азтай байсан дэр гэж одоо яг. Ямар гоё вэ? Тийм учраас энэ аз гэдэг юм хүн бүхэнд бий. Тэгэхээр азаа хайрлж яв гэсэн үг байна шүү дээ. Хямгтаж яв. Мөрийтэй тоглохор хүн азаа тавьчихдаг гинэ. Дараа нь ам битгий гэсэн. Амтны ам битгий таслаар гэсэн. Тэрий чинь нүгэл тар гөрөөч ингээд тусдаа хувь тавилантай хүмүүс хийдэг юм шүү миний гоо. Чам мэтийн нөхдүүд бүр дэмий гэж байгаа юм те. Тэр чиг чанга асуудал юм байна шүү дээ. Тэр үүлийн үрийн чи даахгүй, дийлэхгүй учраас хүн мөнтэй нийлж анд яваад тэгээ өө хэлчихсэн. Чон алаад хэмэр сэргэн хүргэждэг юм байна. Ийм битгий миний хүү ийм иди юмд итгэж гэж. Нэр одоо амтны ам таслаад хямар гэж өөрөө юуг хэлж байгаагаа ч мэдж байгаа юм уу те. Тэрний сэргээ тагтаач яах. Хямар гэдэг юм чи хаана вэ? Тэрийгч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ гуравт нь бол алт битгий ухаараа гэсэн. Зөв. Газар шороо битгий хүндээ гэсэн. Газар шороог битгий сэндийчлэрээ. За энэ алтны үүлийн үрийг бол үр хөвгтөр ирдэг учраас. Ер нь хол зүгээр л хүн ингээл ариун цагаа хөдлөндөөрөө байгальтайгаа зөв харьцах гэсэн үг шүү дээ.